Өргөл гэхэр чинь цаас өнөөгөө дээжийг өргөхөөс хавуулаад манай эмээ ээж нар л илүүтэй үүдэж харагддаг шүү дээ. Тэгээд анх харснуу гэвэл уус хүүхэд наснаас харж л үүдээ юу хийгээд байгаа мэдэхгүй ч гэсэн байнга нүдэнд үзэгдэж идэг. Тэгээ бид нэр яг одоо нэг өргөл гэдэг зүйлийг их ярилцаад байгаа учир нь болохоор монголчууд ч юм давхар орон сууцнд оршдог болсон. Тэгээ цаг гэрээ үүдэндээ гараад ч юм уу нарандаа сарандаа өргөдөг тэр боломжууд нь хомс болж байгаа учраас энэ өргөлийг буруу үйлдэлээ машин дээр өргөлөө гээд хүмүүс ч нэг жоохон нэгээ буруу шагаа нөгөөдөл нь санаа зовж хавчигдаад байгаагаар нэг өргөл гэдэг үйл тэр сайхан уламжлал маань амин чанар нь ингээд алдагдаад байгаа учраас үүнийг яаж өвддөг вэ гэдэг зүйлийг би өөрийнхөө мэдснээр бас энэ суугаа ашиглаж ярмаа санагдаад байгаа. За өргөлийг одоо яг үндсэн зарчмыг гэдэг зүйлийг олж мэдснэ ингээд ярихаар өргөлийг хинд эсвэл юунд тэгээд яах гэж өргөд байгаа вэ гэдгээ мэдүүлж одоо манай ээж нар маань кино клипэн дээр ингээд сайхан хол явж байгаа хүүхдтэй нөхрөө сайхан замын нэрөөгөл сүүгээ өргөж байгаа дандаа тийм үзэгдэл өгдөө штэ. Тэр маань болохоор миний хүүхэд аян замдаа сайн яваад ирээрээ орон хангаа эзэд минь хамгаалаарай тэнд очих байгаа газрын эзэд нь ажил үлийн бүтээж өгөөрэй гэдэг мэдүүлэг хийж үрдээ сайн сайхныг хүсэж тэгж өргөл өргөд өгдөг юм байна. За тэгээ орчин цагт бид нөгөө нэг орон сууцныхоо цонхоор юм уу эсвэл тагтан дээр зогсож байгаад аль боломжоор эсвэл гадаа гараад ямар нэг цементэн дээр ч юм хөнгүүгээ зогсчод өргөд байгаа юм байна л да. Тэгсэн тэр нь өргөлт нь хөрөх орчгууд эзэдтэй хүрч чаддгүй гэдгийг одоо би онгодуудын айлдуураас олж мэдсэнийг ингэж хооцож байгаа. Яагаад хүрэхгүй вэ гэхээр хүн газарт гიშгэж байгаад малгаагаа авч яваад нөгөө бэлдэж згсэн сайхан өргөлийнхээ эдийг халуун амьсгааныхаа орчинд ингэж барьж байгаад за би тийм жилтэй тийм оогтой тэр билээ. Ийм үйл, ийм хүсэлт тэр орчгуудад ингэж мэдүүлмээр байна. Хамгаалж тэтгэж хайрлаарэ. Гээд заах ингэ дэше өргөдөл юм байл та. Мэдээж тэр доор байгаа тогтчлт талбай тэгээ нөгөө машин хүний эд зүйл дээр таны өргөл ингэ хүрэхээр тэр хүрэх ёстой эзэндээ биш тэр доор байгаа тоссон эд материалын эзнийх нь зөвөр хилэнг бухимдлаг л тосч байгаа гэсэн биш. Тэр эздэд тэр өргөл бол банктаа бол хүрдэггүй. За хүрлээж гисэн хов дагуулна. Энэ өргөлийг өргөх гэж миний машиныг бохирдуулсан. Бид тэр машиныг угаах гэж 50-60 мянган төгрөг зарцуулсан. Тим цаг зарцуулсан. Энийг би гэр бүлтэй зарцуулж чадаагүй штэ гэдэг тийм дандаа гомдол дагдаг учраас тэр өргөлийг хүлээж авч байгаа эзэд нь эхлээд тэр хохирлыг барагдуулах хэрэгтэй болчихдог байхгүй. Тийм зөв байдгийн байна гэдгийг одоо би улаач болсон хойноо л ойлгож байгаа. Та гагц өөрийнхөө овог нэр жилийг хэлж байна уу? Гэр бүлээ төлөөлж байна уу? Ажлын хамт олон нийгэм улс төр усаа төлөөлж өргөж байна уу гэдгээр тодорхойлогдож байна. Юунд гэдгээ бодох юм бол ихэвчлэн нийтлэг үзэгдлээр наранд өргөж байна, саранд өргөж байна, оддод өргөж байна. За тэгээд байгаль ханхаатай, за удаагтай өөрсдөө өвд эзтэй дахиж хөтөнд мэдүүлж өргөж байна. Наранд юу мэдүүлж, юу хүсэж өргөд байна гэхээр хүн өөрсдийнхөө бодит амьдралд хэрэгцээтэй байгаа арга талын мэдээлэл, ухаанаа тусах, мэдүүлэх, дэвжүүлэх гэдэг зүйлээ нарнаас хүсэж нартын цагт өргөл өргөдөг юм байна. Саранд болохоор хүн өөрийн зүм бэлэг, мэдрэмж, сүнслэг чадвар буюу бэлэг ухаанаа тосох гэж мэдүүлж хүсэж өргөдөг юм байна. Саранд гэхдээ сар маань анх хавиргалж гараад дүүрэх хугацааны эхний 15 хоног гэж байдаг. Тэр хугацаанд болохоор хүн өөрт хэрэгтэй байгаа тэр сайн сайхан зүйл дэвжээх, хөгжүүлэх гэдэг зүйлээ мэдүүлж өргөдөг юм байна. За харин сард хэрэгэлдэд дүүрээд хураагдах сүүлийн 15 хоногт болохоор өөр амьдрал ахуй, амжилт бүтээл тэр бэлэг талын амьдралд хэрэггүй саад болж байгаа болзошгүй тэр муу бүхнийг арилгаж өгөөч ээ. Хааж хамгаалж өгөөч ээ гэдэг мэдүүлгүүдэд мэдүүлж өргөдөг юм байна. За тэгээд шүн хүмүүс яагаад өргөл өргөд өгд юм бэ гэсэн чинь за нийтлэг үзэгдлээр ирэхэд монголчууд ч нэг шанамтлаа одонд өргөдөг шүү дээ. Тэгээ бүр шүн тунд түнэр харахгүй тунд өргөд өгдөг. Яагаад вэ гэсэн нөгөө нэг шанамтлаа од ч сайхан алтан газар эргэж жагаад нөгөө нэг шанагны хэсэг нь тэгшэрдэг юм байна. Тэнд хэн байдаг вэ гэхээр монголчуудын өвөг дээдсүүд байдаг учраас монголчууд өвөг дээдсийнхаа буян хишгээс нь өөрсдийнх амьдрал ахуйд арга билег аль аль талаас нь хишиг тосгож, гуйж, хүсэж, мэдүүлж, ерөөдөө хол ойрын зорилгоо мэдүүлж өргөл өргөдөг юм байна. За яах гэж вэ гэхээр өөрийн болон гэр бүл нийгэм улс орноо ингээд сайхан байгаасаа, ажил үйлдэл бүтээсээ, эрүүл аюулгүй байгаасаа,
За магадгүй ингээд олимпиад явсан тамирчин маань алт аваад ирээсэ. За Монгол улс маань бүрэн тусгаар тогтолтой сайхан байгаасай гэд олноогоо өрөөж өргөж болж байна. Тэдгээрийг хүсэж өргөж болж байна. Явах замаа мэдүүлгийн чанартай өргөл гэдэг өргөдөг юм байна. За тэгэхээр хэн яах гэж өргөж байгаа вэ гэдгийг ийм үндсэн 3 зарчим барьж өргөдөг юм байна л. За бид нар ингээд энэ зарчмыг баримтлаад сайхан байгалаараа байгаа хөрс цасан дээр гიშгэж байгаа малгайгаа аваад өргөлийн орбоо байна уу, аягаар байна уу, сүү, цай гэд бэлдсэн чихэр боо байсан ч гэсэн чихрийнхаа цаасыг авч байгаа л сайхан байгаль шингэх боломжоор нь хангаж сайхан дээшээ тэнгэр рүү тэмүүлүүлж ингэж өргөдөг юм байна. За тэгээд энэ маань орчин цагт ингээ монголчуудад зарим утгаараа нөгөө мухар сүсгийн шинжтэй болчихсон нэг тийм үзэгдлийг би анхааруулж ярмаар санагдсан. Тэр нь юу вэ гэхээр ихэвчлэн байгаль дээрх байгаа усанд өстой юу нь мэддэхгүй, хин хэлсэн мэддэхгүй, юу ч хамаагүй авч өргөдөд болсон мөлий. Юу вэ гэхээр ус маань болохоор лус гэж энэ оршихуйг бүрэлдүүлж байгаа 5 твийн нэг байгаль дээрх байгаа бүхэл ус маань лус гэдэг эзэдийн хамааралд байдаг. Ерөөдөө лус маань 8 аймагт хамаарагддаг. Яг нь энэ лус гэдэг төв 5 төв гэдэг сэдвийг болохоор дараа ярьж болж байна. Уст орчин, нуур, гол горих, булгийн их. За тэр орчинд очиод сайхан мод тарих, эсвэл сайхан өөр ус, эсвэл холоос зөөж авч утсан өөрийнхөө усыг зөөж утсан усыг тэр гол горих нууранд ингээд сэлгэх байдлаар ингээд хийдэг тийм их сонирхолтой өргөл байдаг юм байна. Яагаад вэ гэхээр тэр усанд ус хийж ийн гэхээр их сонирхолтой санагдаж байгаа юм. Тэр нь хэм эрчим энерги мэдээлэлээр тэр усыг ингээд сэлбэж өгч байгаа юм байна. Их сонирхолтой. За дараа нь мэдээж тэр орчны хогийг цэвэрлж болж байна. Үүлийн өргөл гэдэг утгаар. За өөрөөр яаж баясаж болох вэ гэхээр сайхан дуу хуур өргөж болж байна. За тэр усан дотор бичлээс ахуулдаад сайхан загас шарахаар хүртэл байгаа. Тэдрэг идэж болохоор тийм сайхан жижиг зүйлүүд ингэж өргөдөг юм байна. Махчин загас байгаа гэж үүдэг түүхээ мах өргөж болохгүй. Мэдээж усан цус хөргөж болохгүй, сүү хөргөж болохгүй, бохир хөргөж болохгүй. Тэгээ бутагтай эд зүйлс машинаа угааж болохгүй. Тэр маань юу өргөл усыг ашиглаж байгаа биш. Тэр орчгуудыг уурлуулж бухимдуулж хэлгэрнүүлэх учраас тийм зүйлийг хийлгүүгээр илүүгээр дитгэх байдлаар өөрийнхөө өргөлийг хүргэж хариуд та хүсэл мэдүүлснээр та тэр орчгуудаас буян хишгэн ингээд тосдог гэдэг зүйл байдаг юм байна. Лусад хүмүүс манай мухар сүсгийн шинжтэй гэдэг зүйл хийсэн нь болохоор нэг юм гипс ч гэдэм үү шавар шохоо хийгээсэн элдв самбаагаар боосон тийм бомб гэдэг юм зүйл их өргөд өгдөг юм байна. Тэгээ хомцор шар тостой цөөгц мөцөөл мэдээж усан дотор тос хийгээд тэнд устаа уусгуу гэдэг ойлголт байна уу. Тэр бомб усан дотор ороод тэр усыг бохирдуулна гэхээс цэвэршүүлэхгүй. Энэ устаа хамаатай өргөлүүд нь тэр усыг цэвэр цэнгийг байлгахыг л ингэж тэтгэж үлдээд байгаагаас биш. Тэрдгээр зүйлүүд маань бохирдуулаад байгаа учраас тийм зүйлийг битгий хийгээсээ, өргөөсөө хэн нэгний үгэнд орж олж хохирлон тооцож мэдэхгүйгээр хийж ярисаа болохгүй шүү гэдэг үгнээс хэлж байна. За тэгээд усыг хамгийн сайн цэвэршүүлдэг эд зүйл гэж ярих юм бол нөгөө цэвэр мөнгө. Яагаад монголчууд сайхан нуур, гол мөрөнд нөгөө нэг мөнгөн аяг өргөд байгаа. Мөнгөн эд зүйл бүгжөө өргөд байгаа гэдэг зүйлийг ингээ хөөгд судлаад үзэхээр мөнгө маань усыг хамгийн сайн цэвэршүүлдэг нөгөө үнэт металл юм байна. Тэгэхээр энийг та нар маань магадгүй ингээд эдэлж хэрэглэхээ болсон мөнгөний эдлээ жижиглж яагаад өргөж болж байна. Зөвхөн сэтгэлээ эд хөрөнгөө зарцуулаад тэр мөнгөн аяга байна өргөжэвэл тэр өргөсөн орчны ус маань тэр мөнгөөр дамжуулж ингээд цэвэрчээдэг гэдгийг л ойлгох хэрэгтэй. За тэгээ яагаад улаач усан бэ гэдэг зүйлээ ингээд тууллаар ингээд ярихаар одоо би ингээд хол аянд хөдөө гадаа явах болохоор ингээд аян замаа мэдүүлж өргөл өрөх хэрэгтэй гэдгийг мэдэхгүй 2 3 удаа хөдөө яваад мунж яваа машин маань ингээд янз бүрийн бартасаад нь амархан өртөөл 2 цаг явах газар ингээд 3 цаг яваад цаг алдаад байсан чинь нөгөө нэг аян замаа даатгаж нөгөө оршихуйтын эздэд мэдүүлж сүүгээ эдэ бодооныхаа дэжиг ингээд өргөх хэрэгтэй байсан нэг. Би тухайн үед үлдэж чадаагүй байснаар ингээд ямар нэгэн алтан тосож байснаагаа ойлгосноор дараа нь тэр өргөлийг хаана хинд яах гэж гэдгээ маш сайн мэдүүлж хинээс гэдгээ хамгийн сайн мэдүүлж тэгж одоо ингээд хүмүүс маань ядаж штэ халуун амьсгааных орчинд шинэж болно ингээд чанга хэлж өргөж болно гол нь тэнгэрлөө дээшээ ингээд цацах байдлаар өргөдөг гэдгийг би улаач ах нараа эгчнэр удууд зайдууд багш нараараа заалгуулсан байдаг. Тэгээ монголчууд маань сүү хөвчлэн өргөдөг.
тэрийг судлаад үзэхээр сүү маань хамгийн анхдагч ундаалга амьд энэ хөхтэй амьтдын ундаалга байдаг. Хайраас гардаг бүтээгдэхүүн юм байна. Хамгийн хохирол багтаа бүтээгдэхүүн юм байна. Мэдээж энэ оршихуй бид нар өвгдөөс байгаа бүхэнтэй талархах гэдэг зүйлийг хайрлал тоссон мөн хайрлаж байгаа гэдгийг мэдүүлэхэд бол сүүг хэрэглэдэг юм байна. Хамгийн нандин өрөөлийн нэг нь нийтлэг өрөөл нь сүү байгаад байна. За удаахта манай ээж эмээнэр маань яагаад цай сүүнийхаа дээжийг тусад нь бэлдэж тавиад өвөөдөө тусдаа аяган тахилдаа тавьж агаад хөргчөөд гаргаад сайн ингээд дэшээ ингээд цацаж өргөд байгаа юм бэ гэдэг нь нөгөө сүүг ашиглаж мөн цайны урмал холиод нөгөө усаа зөөж авчираад тэгээд гал түлээд сайхан хамт шимийн тааруулаад сэтгэлээ шингээж самраад өрөх бүл ахуугаа сайхан бодоод ирээдүйд цагаан бодоод ингээд мэдээд сайхныг бодож хийсэн цайгаа дээжилж өөрсдийн өвгдөөс нөгөө орон хангаас савдаг лус гэдэг оршуудаа талархал илэрхийлж хайр инрэлт нь баярлж байгаа шүү гэж өдөр тутамдаа ингэж өргөдөг юм байна. Цайгаа яагаад хөргөж байгаад өргөдөг юм бэ гэхээр нэг юм ойлголт байгаа. Хүмүүс маань савдаг лус онгод гэхээр бүр нэг юм төс хөндлөнгийн айхтар сонин орчууд хариг эргийн юм төсөөлөд байх хэрэггүй. Тэд нар маань магадгүй 1500 жилийн өмнө амьдарч байсан зүгээр л хүмүүс байдаг. Хүмүүсийн сүнснүүд байдаг. Тэд нар маань тэр байгалыг тэнцвэртэй байлгах жамыг сахиулах үүднээс хийсвэр орчгуугаар л тэнд ажил хийж байгаа хүмүүсийн сүнс байдаг. Тэгэхээр тэр сүнснүүдэд бид нар баярлсан талархснаа илэрхийлэхийн тулд цайгаа халуунаар өргөчих юм бол та мэдээж халуун цайг шууд ууж хүртэж чадахгүй шүү дээ. Яг уухад нь таарсан халуун бүлээн байж болно. Арай халуун бүлээн гişүүн сайхан бүлээхэн болгоод хүүтэн бишээр ингээд цай барих юм бол та мэдээж талархалтайгаар баясгалтайгаар хүртэнэ үстэй. Яг л тийм зүйлийг бодож тэр цайг сайхан хөргөж уурын дарж жагаад тэгээд хинт вэ гэдгээ мэдүүлээд өргөдөг юм байна. Нэг юм асуулт төвшүүлэхэд хүмүүс маань ихээр хөдөө амарч зугааж явж байхдаа сэржим өргөнөө гэж хинт яах гэж өргөд байгааг мэддэхгүй сэржим өргөд өгдөг. Тэр маань уламжлал юм уу, соёл юм уу, өргөл юм уу гэдгийг та нар маань надад ингээд өөрсдийнхөө мэдэх хэмжээнд тайлбарлаад өгөөч. Мөн энэ өргөлийн тухай сэдвүүдээр өөр мухар сүсгэж гэдэг юм уу, буруу соёл хөвшил болж байгаа ч гэдэг юм уу, сайн муу дуршлаг мартагдсан тийм уламжлал байвал ингээд комментээр ингээд бичиж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн өмнөх 9 хүслийн дугаарт маань комментээр санал хүсэлт сэтгэлдээ илгээсэн та бүхэндээ талархал төвшүүлж байна. За коммент бичээрэй.